Эрүүл мэндийн салбар үүсэж өгдсөний 100 жилийн ойн баярын хурлыг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын ажилтан, эмчээ эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын үүсэл хөгжил, амжилт ололтын талаар албаныхан танилцуулж, үе үеийн эмч зөвлөгч, тусгай мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршууллаа. Монгол улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл 1921 онд тавигдсан бол Баруун Бүсийн тулгуур төв Ховд аймгийн тухайд 1925 онд Чанаман уулын аймгийн эмнэлэг нэртэйгээр Орос эмч болон 6 хүний бүрэлдэхүүнтэй 15-ор 2 гэртээ байгуулагдаж байсан төвхтэй. Улмаар 1945 онд дотор мис засал, сүрье, арьс өнгөний өвчнийг эмчлэх тасаг нэгдэх замаар нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1345 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг цахин хамгаалах үйлсэд хичээн зүтгэж байна. Сургуулаа төгсчигээд өөрийнхөө төрөлх нутагтаа өөрийнхөө яг сэтгэлийн дуудлагаар ирж ажилласан. Тэгээ одоо орчин цагийн анагаах ухаан өөрчлөлт хөгжсөний 100 жилийн хойгоор энэхүү шагналыг авч байгаадаа маш их баяртай байна. Энэ баярт бичиг тохиолдуулаад Ховд аймгийнхаа бүсийн онцлог эмчилгээний төвийн үе үеийн захирлууд болон намайг сургууль хүмүүжүүлсэн эмч нар, багш нартай баярлан талархснаа илэрхийлж байна. Орчин цагийн анагаах гэдэг нь болохоор миний одоо яг өөрийн мэргэжилтэй салшгүй холбоотой төрсөн онцлогооны одоо эмч гэдэг бол яг орчин үетэйгээр хөл нийлүүлэн алхах зайлшгүй тийм шаардлагатай байнгын сурч ингээ босрох юм чухал нэм мэргэжил байдаг. За энэ мэргэжлийг сонгон ажиллаж өөрийнхөө унган нутагтаа энэ мэргэжлээр 24 жил ажиллаж байгаадаа маш их баяртай сэтгэл хангалуун явдаг. Ховд аймгийн Чанаман сумын одоо уугуул энэ Ховд аймгийн Чанаман эрүүл мэндийн байгууллагатай одоо 32 дахь жилдээ ажиллаж байгаа. Ер нь тасралтгүй 32 жил ажилласан. За энэ төрийн одоо дээд олон шагнал хүчиндээ бол туйлын их баяртай байна. Юуны өмнө эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн энэ арга хэмжээнд бас энэ хүндтэй шагналыг хүлээсэндээ маш их баяртай байна. Миний бие болохоор улсад 18 жил ажиллаад яг Ховд аймгийн эрүүл мэндийн газар дээрээ хүний нөөцийнхөө менежерээр бол 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд миний энэ бас 100 жилийн хугацааны түүхийн явдалд оруулсан хувь нэмрийг ингэж үнэлж төрийн дээд хөдөлмөрийн хүндэт медалаар шагналсан туйлын их баяртай байна. Ингээд өнөөдөр 100 жилийнхаа тэмдэглэж байгаа үе үеийн ахмадууд эрүүл мэндийн салбарынхаа нийт ажлын адмаарчдын та бүхэндээ бас баярын мэндийг хүргье. Би эрүүл мэндийн байгууллагад 33 жил ажиллаж байна. Ингээд өнөөдөр орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн энэ сайхан баярын өдөр ийм сайхан хүндэтгтээ шагнал авсандаа маш их сэтгэл өндөр байна. Ингээд үе үеийн хамт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд болон бүсийн онцлог эмчилгээний төвийн хамт олон мөн мэл заслын тасгийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Энэ шагнал бол ганц миний шагнал биш, манай хамт олон, манай тасгийн хамт олон, байгууллагын хамт олонны минь шагналда өшөө их цаашид бол өшөө их ажил хийж амжуулаараа өшөө их хийгээрэй гэсэн бас их нүүрэг шагнал байхаа гэж бодож. Би одоо мэл заслын тасагт ер нь ингээд 33 жил ажиллаж байгаа да. Миний хувьд ажиллаараа бахархах юм гэвэл одоо ингээд өвчтөе зовлонтой шаналсан хүмүүс орж ирдэг. Тэр хүмүүс маань ингээд эрүүл саруул болоод хаалганд ороод ингээд баярлалаа гэсэн сэтгэл ингээд хүмүүсээ сонсох миний хувьд маш их өндөр сэтгэлтэй байдаг. Ингээд ер нь л ингээд шаналсан хүмүүст ингээд өөрийнхөө ингээд мэддэг чаддаг зүйлээрээ ингээд тусалж ингээд тусламж үзүүлж байгаадаа би маш их баярлалаа. Энэ бол миний бахархалтай. Би нэг 30 жил ажилласан. 78 онд тэтгэвтэн гарсан. Тэгээд гавьны хамт суугаад байж энэ минийх. Энэ одоо 88 хүрч байна. Эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаа. Хамт олондоо баярын төргийн урт удаанаас эрүүлэн газар сайхан хүнийг сэрьяа. Би 1997 онд анагаах ухааны их сургуулийг төгсөөд өөрийн төрж өссөн Ховд аймагтаа ирэн өрхийн эмчээр бол ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш одоо өнөөдрийг хүртэл бүсийн онцлогын эмчилгээний төвдөө одоо ажиллаж байна. Нийт одоо улсад 24 жил ажилласан байна. За ажиллах хугацаанд Монгол улсад хэрэгжиж байгаа Люксембургийн зай онцлогооны МОН 00 төслийн хүрээнд анхны одоо 6 аймгийн нэг нь манай Ховд аймаг болсон. Үүний одоо эмчээр бол бэлтгэгдэн
хурж ирээд бүсийн онцлогын эмчилгээний төвд Мон 00 зүрх судасны цэцлийнхаа кабинетийг бол нээлтнээ. Тус кабинеттай бол 10 жил ажилласан байна. За тэгээ 2000 оноос дотрийн засагт ажиллаж байгаад 2011 онд Монгол Улсын ардын эмч, шинжлэх ухааны ахт эмч, доктор Сэржээ багшийнхаа санаачлагаар тухайн үеийн манай бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байсан эрүүлэг хамгааллын гавьяат ажилчин Ирвэхэ дотрийн эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Цэвэсүрийн эмчийнхаа дэмжлэгээр хөдөө орон нутагт анхдагчаар 15 ортой зүрх судасны кабинетийг бол байгуулан тус кабинеттай бол 2017 он хүртэл бол ажиллаж байгаад 2017 оноос өнөөдрийг хүртэл бүсийн онцлогын эмчилгээний төвийн удирдлагын багт бол ажиллаж байна. За би өнөөдөр ингээд төрийн ийм өндөр шагналыг авч байгаа ч гэсэн манай бүсийн онцлогын эмчилгээний төвд миний ард одоо хийсэн ажилдаа байгуулсан гавьяатаа олон хүмүүсүүд байгаа шүү гэдгийг би бас энэ дашрамд хэлмээр байна. За тэгээд намайг төрүүлж өссөн хайртай аав ээжтэй, хадам аав ээжтэй, хайртай хань, үр хүүхэд төрөл төрөстөө үүнийд бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмч эмнэлгийн ажилчдаа нийт ховчуудаа одоо чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Та бүхний итгэлийг би зүтгэлээр хариулна. За тэгээд намайг өдий зэрэгтэй эмч болгож, өдий зэрэгтэй бие хүн болгоход мэдээж манай эрдэмтэн багш нарын ач гавьяа бол үнэлээд ч баршгүй юм а. Үүн дундаа Монгол Улсын төрийн сойрхолд Хөдөлмөрийн Баатар, шинжлэх ухааны ахт эмч, Баасанж багшаа дурсгал сайхан Баасанж багш мөн манай Ховд аймгийн харьяат Монгол Улсын одоо ардын эмч, шинжлэх ухааны ахт эмч, доктор Сэржээ багш нар мөн бусад эрдэмтэн багш нартаа маш их баярлж байгааг хэлмээр байна. Мөн манай бүсийн онцлогын эмчилгээний төвд ажиллаж байсан Ахмад үеийн эмч одоо ажиллаж байгаа Ахмад үеийн эмч эмнэлгийн ажилчдаа надтай мөр зэрэгцэн одоо Ховд аймгийнхаа хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа үе чицуудангуудаа бид бүхний залуу халаа хойч үе болон гарч ирсэн залуу эмчнэр болон дүүнертэй энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэж та бүхний маань юу сонсон эсэн цагаан хүсэлчин сэтгэлчлэн болтугай та бүхэндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан эрүүлэх энэ хорвоогийн одоо гэгээлэг бүхний дээдийг хүсье. За би эрүүл мэндийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд 26 жил хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явсан ажлын өмнөч төрийн удамтайгаар шагнацсан та баяртай байна. За би ажлынхаа юугаар багтаж явдаг вэ? За миний мэргэжил бол хүүхдийн эмч тэгээд их хүүхэд хүн бүхэн эрүүл байгаасаа өвдөөд идгээд эрүүл болоод гараад баярлалаа гэдэг үг сонсч одоо эмчийн мэргэжил ангийн хөлтэй мэргэжлээ гэж боддог. За тэгээд эрүүл мэндийн орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн эрүүл мэндийн салбар алба үсэг байгуулсан 100 жилийн үе үеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ахмадуудаа одоо ажиллаж байгаа залуу үедээ ажлын амжилт эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье өргөё. Бүсийн онцлогын эмчилгээний төвөнд 450 эмч ажилтнтай 10 алба 24 тасаг нэгж хэвтэн эмчилүүлэх 467 ортойгоор 20 төрлийн нарийн мэргэжил 42 төрлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Нийт эмч эмнэлгийн мэргэжилтний 40.6% нь мэргэжлийн ахлах тэргүүлэх зөвлөх зэрэгтэй мөн доктор зэрэгтэй 2 магистрийн зэрэгтэй 17 эмч мэргэжилтэн байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүний гавьяат эмч 15 тодорсноос хамгийн сүүлд хос 2 гавьяат болох мэдрэлийн эмч Эрдэнэцэг хүүхдийн эмч Бямба нарыг ховдынхан хүндэтгэн хүлээн авсан юм. Судалгаагаар бүсийн онцлогын эмчилгээний төв нь жилд дунджаар 120 мянга орчим амбулаторийн үзлэг хийж 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Энэхүү аслагдсан бүс нутгийн иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг хугацаа алдахгүй хүргэх, мэргэжлийн ур чадвар шаарддаг мэс засал болон тусламж үйлчилгээний нэр төрөл чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн үе үеийн эмч совилогч эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл 100 гаруй хүмүүнүүдээр төрийн дэд шагнал болон салбарын шагналуудаар ингэрээ мэлэлээ.